Буддаас илгээсэн Тэнгэрийн зарлиг. Алдан бошгт хаан сан төрийн бас байгууллага үзүүлж байна. Сайн байцгаана уу монголчуудаа. Та бүхэндээ 17 дугаар жарды төмөр хулган жилийн шинийн 6-ны дашнимтай бэлэгт сайн өдрийн мэндийг төвшүүлье. Дэлхийд техник одоо түгшээгээд байгаа COVID-19 буюу коронавирус. Энэ тахлын талаар одоо хүн бүхэн одоо сэтгэлдээ маш их айц хүчтэй яваа. Гэхдээ монголчууд бидэнд бас их хувь заяа дээрээс олгогджээ. Энэ чухам юу хэлэх гээд байна вэ гэвэл өдгөөгөөс 2500 гаруй жилийн тэртээ Бурхан Будда Шагжмууны болон Ариявал бурхан, Лаван Батамжуна бурхан, Мажиг Лавдамма мөн одоо Монголын 8 дугаар богд саж гигийн олон дээдсүүдийн одоо бошго зарилгууд бол өдгөө энд одоо уламжлагдсан ирсэн байна. Бидний сайн мэдих Монгол Улсын соёлын гавьяац зүтгэлтэн Бурханчлан Бүр Батламын гаргасан Их Монгол оронд уламжлагдсан ирээдүйг иш үзүүлсэн бошгууд гэж энэ номыг бол та бүхэн одоогоос 10 жилийн өмнө худалдаанд гарч хүлээж авч хүмүүс CD бичлэгийг сонсож телевизээр мөн циркэд одоо том лекц хурал цуглаан болж байсныг бол та нар бүхэн санаж байгаа. Энэ талаар би товч тодорхой дурдъя, нуршилгүй. Ганц үүнээс энэ биш. Одоо өшөөч одоо олон бошго зарилгууд нэгдээд энэ цаг дээр ирээд байна. Тийм учраас бид яавал зохилтой вэ гэдгийг яаралтай одоо та бүхэндээ хэлэхээр зорилоо. Ер нь бол хүн төрлөختөнд Бурхны шашинт орон гэж төвд энэтхэг монгол гурвыг хэлдэг. Бурхан Будда өөрөө миний шашин умраас умарт буюу хойноос хойд зүг рүү одоо түгэн дэлгэрэх болно гэж хэлсэн байдаг. Энэ нь төвд Монголыг дамжуулаад улмаар хойшоо одоо тархнаа гэсэн хэлсэн байдаг. Энэ ирээдүйг иш үзүүлсэн бошгуудыг төвөрлөн аваад товч тодорхой арай багасгсан хэлбэрт оруулсан мөн Бурханчламаас одоо зөвшөөрөл авч орчин цагийн хэл дээр буюу залуучууд ойлгоход тодорхой болгож өгч одоо өөрчлөлт баг зэрэг оруулсан. Утгад бол өөрчлөлт ороогүй. Бурхны одоо хэллэгүүдийг арай одоо цагийн орчин цагийн хүмүүсийн ойлголтод нийцэхээр тийм хэмжээс болгосон. Ингээ энэ дээр бол энэ номыг бол одоогор нэг 10 хэдэн мянган ширхгийг гаргаад хүмүүст өнгөө тарааж байгаа. Мөн энэ номын уртал дээр уйлга үг гэж байгаа дээр одоо харилцах утас байгаа. 9111 3315 94 тэг 3315 гэж ийм хоёр утас бий. Энэ утсаар харилцаад энэ номноос авч болно. Мөн та бүхэн бусдын сайн сайхны төлөө энэ номыг өөрсдийн одоо гэр бүлийн хамтаар ивент итгээд бусдын төлөө сайхан сэтгэл гаргаж хэвлүүлээд бас бусдад тарааж болно. Хамтарч ажиллаж болно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр 31-р хуудсан дээр Бурхан багшийн ирээдүйг иш үзүүлсэн тодорхой зул хэмээх их хөлгөн судар гэж байгаа. Энэ өнөөдөр Кирилл үсгэл дээр бууцсан болохоос биш олон жил одоо түүнийг хадгалагдж ирсэн тэр төвд хэлнээс орчуулагдаад бидний гар дээр ирчихсэн байгаа судар юм шүү. Тийм учраас дор газар тавилгүй хүндэтгэлтэй харьцаж энэ номын үнэхээр ач тусыг одоо ойлгох хэрэгтэй байна. Би энийг унших юм бол цаг их орохоор байна. Товч тодорхой энэ дээр гарсан чухал зүйлүүдийг хэлж өгье. 42 дугаар хуудасны доотлолт тэндээс Бурхан Будда бээр гэж. Ариявалд зарлиг болруу. Хулган жил докторгун төвөөс нэгэн номын яруу дуу гармуу. Нар сарны гэрэлчлэн Бурхны эзэдийн хүчин тул 4 зөвг 8 зохис бүхэнд тодорхой бичиг үүнийг уншиж
бичиж унших бас Майдар бурхан заларч ирэх хүртэл туслах ном энэ мөн. Үүнийг бичиж уншуулвас уул мэт буйныг үйлдмүү. Бодоолоо уулын орд харшид бурхны зарилгийн хувилгаан оршмоо. Бод сэтгэлтэн тэр орчлон гэргэн дээд доод 10 зүгийг хорцроолгүй. Төрлөختөн болон амьтдыг амгалан дор зохиомоо. Энэ далаа ламыг хэлж байна гэж ойлгож болно. Бас Ариабалбэр амьтан бүхнийг хөөрхий химэн инэрн таалж амьтан бүгдийн тусын тулд энэ бичгийг дэлгэрүүлсэн болоо. Үүнийг худал химэн санаж сэжиглвэс. Зуны тэргүүн сар болон дунд сар хоёрт хижиг өвчний аюул ирнэ гэж. Тэгэхээр хулган жил окторгын төвөөс нэгэн номын яруу дуугар муу гэж. Энэ жил маань 2020 он хулган жил та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ номыг стоож одоо дэлгэрүүлэхгүй болвол зуны ихэн буюу дунд сард ийм аюул ирэх гээд өглөө байсан хүмүүн үдэш үхнэ. Тэр цагт муу цагийн үеэр жимс дой мод цэцэрлэг бүгд голоороо тасрах. Уул хад бүгд язоороороо эвдрэх. Газар дэлхий бүгд хөдөлж тисэх аргагүй болно. 10 хүмүүний дундаас нэгээс бусд нь үл үлдэх болоо. Үүнийг худал гэвээс бурхны зарилгийг төвчсөн амьтад хөөрхий. Тиймээс улаагчин хонин жил. Энэ номон дээр 86 87 гэж бичсэн байна. Энэ хэвлийн алдаа болсон байлаа. Энэ 27 он буюу 28 он гэж байгаа шүү. Тиймээс улаагчин хонин жил буюу 27 он, шар бичин жил буюу 28 он хүртэл 500-ны муу цаг ургаж 4 зүг 8 зохис бүхнээс хямрал ирэх. Хүмүүс хоорондоо хямран тэмцэлтэн. Муу цаг үнээс гитлэхийн тулд ном үнийг анх харсан, мэдсэн цагаас бичиж уншиж түгээвээс хямралдааныг дармуу амар амгалантай болгон үйлдэгч энэ бичгийг уншиж бичиж түгээвээс цаглашгүй буйныг хураана. Айх эмээх бүхнээс гитлэн мөн машид амьрлах болно гэсэн байна. Би түмэн олныг өөмүүлж ямар нэгэн тийм одоо зөрчилдөө үүсгэхийг хүсээгүй. Хамгийн гол нь хүн бүхэн маш ухаантайгаар энийг ойлгоод олсон даруйдаа бие биендээ тайлбарлаж утгыг нэгтлэн шүүж ойлгоод тэгээд одоо буйнаа хурааж төр засгийнхаа үгийг одоо маш сайн сонсож төр гэдэг бол тухайн улсын эцэг нь байдаг. Ард түмэн бол үр хүүхдүүд нь. Бид гэртээ эцэг эхийнхээ үгийг сонсож тэдний үгээр хүмүүжиж өсдөг. Ийм учраас эцэг эхийнхээ үгийг сонсоход л төр засгийнхаа албатан түшмэдүүд, албан хаагчид эд бүхнээс гарч байгаа зарлиг шийдвэр бүхнийг цаг тухайд нь ягштал биелүүлж нэгэн зүгт нэг сэтгэлээр монголчууд мань нэгдэж чадах юм бол энэ бидний аврал болно. Яагаад энийг тодтогч ярьж байгаа юм гэхлээр хэрв энийг дэлгэрүүлэхгүй байх юм бол ийм аюул ирэх гээд байгаа учраас энэ үнэхээр энэ номыг бүгдээр одоо энэ дээр би даанч бүгдийг тайлбарлаж чадахгүй товчоор маш чухал хэсгүүдийг тайлбарлаж байна. Энийг тараахлаар хүн бүхэн одоо ингээд энийг уншаад эргээд холбогдоороо. Айж сандралдах юм байхгүй гарц байна. За би цааш нь гарц нь юу гэдгийг хамгийн гол нь тодруулж илж өгье. Та бүхэн тун хичээнгүйлэн сонсороо. Номын бичиг энэ нэг хоёр хүний тусын тулд бус амьтан бүгдийн тусын тулд зохиосон тул энэ номыг орон даяар түгээвээс хүмүүн бүгдээр амар амгалан жаргалантай сайхан болж сайн бүгдээр дэлгэрэх тул амьтан бүгд зовлонгүй болмоо. 5-6 сард энэ бичгийг даган дурдаснаар эс хичээвээс хижиг өвчний аюул ирэх. Зарим нь хүйтэн өвчнөөр, зарим нь халуун өвчнөөр, зарим нь солио өвчнөөр, зарим нь зүрхээр, зарим нь гидс хатгуулах,
зарим нь элэг, ад дум тэр бүхнээс сахин хамгаалах зүйл бий гэж байна. Ийм олон үхлийн аюул ирж болзошгүй байна. Тийм учраас бид энийг мэдсээр байж хэлэхгүйгээр сууж болохгүй байна. Энийг мэдээд хэлж байгаа юу гэхээр хүн бүхэн та нар энийг бодоод сэтгэлийг засаад ивийг хичээгээд улс их орондоо төр засагтаа нэмэр болоод гаргасан шийдвэрийн дагаад энэ цөөхөн 3 сая хүмүүс нэгдээд нэг гар шиг хөдөлж чадах юм бол бид нар энэ их айхтар сорилтыг даваад гарч чадах нэ гэдгийг хэлэх гэсэн юм аа. Тэгээд хамгийн гол юм. Ад дон тэр бүхнээс сахин хамгаалах зүйл бий. Үүнийг бидээ зүүвээс язгууртны хөвгүүд, язгууртны огтуд Тэнгэрийн ад лус савдгийн ад бүднэрийн ад болон өвчин тахал муу бүхнээс гитлэх болоо гэсэн байна. Өвчин тахал гэсэн байгаа шүү. Одоо энэ тахлыг хэлж байна. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Сав шим ертөнц гэж. Сав ертөнц нь амьгүй, шим ертөнц нь амьтай бид. Тэгэхээр амьгүй бүхэн эзэнтэй, амьтай бүхэн сүнстэй байдаг. Хүмүүн төрлөختөн бид өөрснөө сав ертөнц болсон их дэлхийгээ сүйдлээд газар усны эздүүд хилэгнээд хүнд асар их хорлол хийж байна. Ийм учраас энэ их аюул зовлон ирж байна хүмүүст. Тэгэхээр бидний хүүхд ахуй наснаас эмээ өвөө маань, ээж аав маань байнга биднэрт одоо хэлж сэтгэлд хоногшуулж өгсөн нэгэн тарин байдаг. Та бүхэн бараг бүгдээрээ мэдэх байх. Эма хо ума пани сууха гэж. Үүнийг байнга одоо сайн уншаарай. Тэр тусмаа бүрийн туулаа сар буюу морь сард бол асар их айдастад орших, хүч орох сарууд гэж Бурхан багш өөрөө айлдсан байна энэ дээр. Үүнийг эма хо ума пани сууха энэ тарныг эр хүмүүн баруун мөрөндөө, эм хүмүүн зүүн мөрөндөө хадах хэрэгтэй. Энэ мэтчлэн хийж үйлдвэс өвчин тагал бүхнээс гитэлж сайн төрлийг олох, бичиж уншиж сүсгэлэн түгээвээс орчлонгийн цусан дадаагаас гитлэх дамжиггүй болоо гэж. Огторгүй газрын завсрад буй хүмүүн амьтад бүгд хөөрхий. Хүмүүсийн цаг бусын өвчин бүгд амьрлах болтугай. Эртний сайн хувь өрөөлтөөгөө учрах болтугай. Цаглашгүй төгөлдөр буйныг олох болтугай. Энэ номын энэ бичигт сүсгэлээгүй хүмүүс айл хот суйранд шуламсын аймаг дүүрч ирэх. Тэр цагт тэр хүмүүсийн уйлан бахирх нь тэнгэр газар дүүргэмүү. Хүмүүн амьтд шуламсын ичэнд өртөмүү. Тариа төмөс үржил шимтэй байвч идэж чадахгүй. Тэр цагт их нэгүүлсэгч хутагт арьяа бол хүмүүсийн сэтгэлд нэгүүлсэхүйн сэтгэлийг төрүүлэн туслан сахин хамгаалагч энэ тарныг номловоо гэж байна. Бурхан Буддаа та минь энэхүү бичгийг адилсан сойрхоо гэсэнд эрхэн тураасан сайн орчлогыг зохион сойрхсон болоо. Бурхан Буддаанд зарлиг болгон энэ номд сүжиглэн өргөн хүндэлвээс муу цаг бүгд барагдаж өвчин тахал бүхэнд тусална гэж байна. Ганц монголчууд бус дэлхий даяар хүмүүн төрлөختөнд туслах. Үнэхээр энэ бол гайхамшигтай одоо сахиус тэнгэрүүдийн тангараг авсан ийм одоо тарин байна шүү. Тамийн минь энийг одоо хичээнгүүлэн шамдан үйлдээрээ. Манай сангаас одоо өнгөрсөн жилээс эхлээд энэ номыг болон үүнийг ингэж хэвлүүлээд одоо тарааж байгаа. Оюутнуудад бас нэлээд явуулсан. Гэхдээ одоо бас энэ бол хангалттай биш байна. Энийг мөнх тамга гэдэг нэртэй ийм нэхэмлийн жижиг хувийн үйлдвэрээр захиалж хийлгүүлж байгаа. Захирлын мөнх тамга гэдэг. Энийг бас ингээд одоо хийж байгаа амар сайхан гэдэг захиралтай нэг компани бий. Мөн бас одоо энэ мөнхийн үсэг компаниар бас хэвлүүлж гаргаж байсан. Ингээд энд одоо хамтарч
Сэтгэл нэгдэж бүгдээрээ нийлж дэмжиж Монгол төдийгүй бусад улс орнуудад энэ бүхнийг түгээн дэлгэрүүлье. Энэ уриаг одоо би та бүхэндээ уриалж байна. Сайхан сэтгэлийн үүднээс та бүхэн нэгдээд холбогдоод ядаж хувь хүн болгон өөр өөрийнхөө ах トゥ хамаатан садандаа чадах хэмжээгээр энийг хийлгээд аваад тараамаар байна. Байгууллагын дарга нар удирдах албан тушаалтнууд энд бас оролцоосоо дэмжээсэй гэж хүсэж байна. Дараа 7 хоногоос соён гэгэрүүлэх телевизээр бас энэ тухай арай дэлгэрэнгүйгээр ингэж гаргахаар өнөөдөр би ярилцлага өглөө. Тийм учраас монголчууд минь элэг нэгт ахан дүүс минь сэтгэл нэгдэж энэ хэцүү цагт энэ сорилтыг даван гарцгаая. Нодлон өнгөрсөн жил ерөнхий сайд маань орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж тэн дээр нэгэн сайхан үг хэлсэн. Монголчууд бид энэ ардчлал хэмээх энэ нийгэмд орж ирснээсээ хойш нэгэн зүйлийг мартжээ гэж. Тэр нь дотооддох гэгэрэл гэж. Энэ дотоод гэгэрлийг монголчууд бид дэлхийд дахин түгээе. Энэ гэгээн суртахуу гийгүүлэх үү юу? Буюу түмэн иргэнийг шинтгэх үү гэж. Тэгээд төгөлдөр дээдийн хязгаарт хүрэх үү гэж энэ күнжийн сургаалт хүртэл байдаг. Энэ ганцхан ч одоо энэ ирээдүйг шүтүүлсэн бошгыг хилээд байгаа юм бус. Энэ дээр Ванга, Нострадамус, Шри Бабажи шинэ гэрээ буюу энэ христийн тооллын эдгээр илчлэлт эдгээр дээр бол одоо бүгд нэг цэг дээр ирж байна. Тийм учраас хүмүүс бол өөр өөрийн шугамар одоо ингээд өөр өөрийн бүлэг хүмүүсээр ингээд судалцгаацсан байна. Үнэхээр сайхан. Гэхдээ эдгэрийг нийлүүлээд судалмаар байна. Миний хувьд бас нэгэн судлаач. Учир юу гэхээр энийг олон талаас ингэж харж одоо бас дүгнэлт хийсний үндсэн дээр Бурханчлан бүр баттаач бас маш олон удаа зөвлөлдөд зөвшөлдсөн, ярьсан, хөөрсөн. Ийм учраас одоо энийг та бүхэндээ хэлэхгүй болохгүй нэ гэж үнэхээр сэтгэл өвдөөд үүнийг та бүхэнтэйгээ хуваалцаж түгээн дэлгэрүүлж байна. Ингээд хар муу бүхэн дарагдаж сайн цагаан болгон дэлгэрэх болтугай. Монголчуудаа нэгдий. Дэлхий дахина аварцгаая. Тиймээс та бүхэн энэ бошгыг түгээгээрэй. Хамт түгээлцээрэй. Ах トゥ амрагсадан үр хүүхэд төрөл төрөсөд найз нөхөд хамт олондоо. Мөн үнийг одоо англи хэл дээр орчуулад байгаа. Итгэл тамбын хийдийн лам баюуш хам хүртэл тэнд нэгэн лам гаргаж орос дээр орчуулж байгаа удахгүй ирнэ. Ингээд эдрэг болох чадах хэмжээгээр бүгдээрээ дэлхийд дахиндээ түгээе. Дараа нь тэхгүй яваа гэж халаглан сууснаас хийчгээд инээд алдаа сууж ясан дээр баха. Бие биенийгаа энэ тэглээ тэр тэглээ гэж гоочлох биш. Элэг нэгт монголчууд халуун сэтгэлээр нэгдэж нэгэн зүгт нэг сэтгэлээр зориглон хөдөлвөл хүрэхгүй газар үгүй. Баярлалаа та бүхэндээ.